Самбацгаано. Энэ тавхдаг сонсъё. Самбацгаано ирэх мэнд үзэгчтэй ингээд сар шинийн 17 дугаар жарны сүрээр дараг чимээх гал морин жилийн босгон дээр могоо жилийн сүүлэн дээр дарилцаа эртний эдишин эхлэхэд бэлэн болжээ. Та бүхнийг сонсъё. Тийм ээ. За тийм ингээд Монгол зоон олон маань оны төгсгөлд хил амны барстаа гаргаж хэр бортгаасаа салж гашуунч гэсэн үнэн үгээр бийсээ дайрч жилэн орж байгаа нэгнээ засал номыг нь уншиж суудлан өнцгөцсөн нэгний суудлыг нь засдаг уламжлалтай билээ. За тэгэхээр энэ харилцааныг үзэж байгаа таны ч гэсэн хил амны барцад бол гарах болно бүгдээрээ сайхан хураалъя. Хурай. За тэгээд энэ сайхан буян төлийг бас хийхэд буян ишгээ харамгүй хайрлсан бас Monito баярлаа. Money application манай ерөнхий ивент тэтгэгч байгаа газраас асуудлаа шийд. Тийм ээ. Яг одоо Omni Capital-ийн Money application-ыг татаа та бүхэн асуудлаа шийдэрээ. Таны зорилго бүр үнцэнтэй. Тийм ээ. За ингээд зочдоо танилцуулъя. За тийм ээ, тэр бол дарь гангаар нутагтай, шилийн богдоор явдалтай, домгийн чим шиг, үлгэрийн чим шиг, үнэн чим шиг, худлаач юм шиг, босоо хэмэртэйч, хэвтэй амьдралтай, шилийн сайн эр нэртэйч, шил юмны төлөө амьдрдаг Монгол ард иргэдийнхаа хэмэр лундааг нь тэгшлэхээр тороо банд хүрэлцэн ирээд байна. Hey, Murder Boys, Murder Gang, Toro Gang. За тийм ээ, түүний араас харцын боловсралтай, хонцын царайтай. Гомбчоо ахаараа чиглүүлж, дулмаа ихнэрээрээ залуулж, мартсан зүйлээ сандгаараа сануулдаг, бяцхан тархин дээрээ биш, доороо байдаг нэгэн ноён хүрэлцэн ирээд байна. Энэ бол Дамбчаа ноён. Өнөөдөр үнэхээр Дамбшаана. За тийм ээ, бас нэгэн үлгэр домгийн нэгэн эрхэм хүрэлцэн ирээд байна. Энэ бол хараагуучуудын төвийн зүй ёсны загалмайлсан эцэг. Хурмстаас хур буулгагч, халах дөрөв, шав тавын сүүн цагаан сэтгэлтэн, цэнгэг усны ундрахтан, газар уснаа явагч, лусын хааны дотны найз, гэмгүү гинэн сүмбэ. Вау! Ямар гоё өндөр залуу бай тий. Манай сүмбэ чи бас амьдрал бас өндөр юм биш үү? За тэгээд бас олгон хүн танилцуулаад ам цангав. За тийм ээ, ингээд та бүхнийхээ төлөө 29 жилийн түүхт Чингис Шар хайрыг хэрэглэгчтэй улам ойртож цоошин савлгаатайгаар зах зээлд хүссэн үедээ хэрэглэх боломжтойгоор нэвтрээд байна. Ам цангав. Чингис Шар хайрыг хамтрагчтай баярлаа. Түүний араас болцоотын бор толгойд амьдардаг нисдэг бас нисдэггүй хоёр морьтой долоохон бор хоньтой гэж байгаа. Хаяга хадардаг нэгэнтэй халз үцгэд бэлэн томоогүй бяцхан жаал хийхэд хитрхи хөгшин болдгүй бор өгөн. Хормостын зараалаар энд хүрэлцэн ирээд байна. Болдгүй бор өгөн. Амьдараас залуухан өгөн байдаг юм байна шүү. За тэгээ тэнд нэг бидний бас нэг сайн мэдэх нэгэн хүн бараг л одоо киноноос гараад ирүү гэмээр нэгэн эрхэм ирсэн байна. Тийм ээ, энэ бол Монголын кино урлагийн түүхэнд хамгийн их үзэн ядагдсан дүр. Single Moms холбооны тэргүүн, үрийн гологч, үндсэн тасдагч, сэрэл хоёлын боол, City Boy Шагдар. Чиний охины дээр, хотын шинээр, охтын өврөөр. За. Шагдар маань одоо гигэн дүрээрээ ирсэн байна. За тийм ээ. Та бүхний өмнө харснаа харавдаг, харавснаа дараа нь харамсдаг, амлснаа биелүүлдэг, биелүүлсэндээ бас харамсдаг. Үлгэрт гардагч тахлын аюултай 8 хуруу тэгш эрхий мэргэн хүрцээрээд байна. Вау! Тэр байхгүй зүйлээрээ өөрийгөө нэрлсэн эрхий мэргэн. За тэгээд ийм гоё үлгэрийн бас зохиолын тарилцаан болох гэж байна. За та бүхэн маань бэлнэ. Бидний сайн мэдэх дөрүүд та бүхний өмнө хайр найргүй нэгнийгаа нүүрэн дээр нь хэлэх болно. Ингээд хамгийн ихний оролцогчийг тайзнаа өрий. Тийм ээ. Энэ бол Toro Band.
байцгаана уу? Чамтай яриаг уу? Би бол жинхэнэ гангстер. Миний хувьд бол халахын хавтгах биш. Тэгээ манай болтгүй бор өвгөн нисдэг бор морьтой. Би бол харин 90 хиймэртэй. Дамжаа ноён босдгүй бор морьтой. Сүмбэ харин зүгээр л хонтой. Сүмбэ оцаа ирээ суудсан. Ахан чанд 3 даагуугийн амьдралаа босго. Сүмбэгийн ихнэр нь сүмбэд анхны арцаар дурлсан. Сүмбэ амир гинэн хурганы хайр сэгсрээд бороо оруулчлаа гэж бодоод зураг авалт дууссан ч гэсэн сэгсрээл байсан. Сүмбэ амир гинэн нойтон зүүдэл сэрчээл мэрэгэн ардаас очоод учрыг асуусан байгаа. Сүмбэд үцэндээ ажилтдаг байсан бол нэр нь Сүмбэк байх байсан. За дараагийн хүн бол эрхийн мэрэгэн байна. Эрхийн мэрэгний яри гэдэг үг нь тийм муудлаа гэдэг юм шиг. Эрхийн мэрэгэнтэй хурууд бол 7 уур хуруугаа гаргасаар байгаад хизээ нэгэн цагт хожиж болдог. Эрхийн мэрэгэн хинийц зурганы доор лайк дардггүй. Гэтэ эрхийн мэрэгэн маш соёлтой залуу. Хин рүү ч салаавч гаргахгүй. Эрхийн мэрэгэн чамлахаас чанга атгадаггүй. Эрхийн мэрэгэн 8-ын дотор л тоо бодож чаддаг. Эрхийн мэрэгэн хизээч галзуурахгүй. Яагаад гэвэл галзуурахад ганц уруу дотоо. Дараагийн бол дамжаа ноён. Яаж явж байгааз ноён болцсон юм. Хэр таарэ. Дамжаа ноён хүзрийн ноёноос ялгаатай нь хатандаа даруулдаг. Үргүүдлгээд амар өвчин байд юм байлээ л да. Дамжаа сайн мэдж байгаа. Дамжаад өвлийн үрч байхгүй. Дамжаа мод тарьсан ч урахгүй. Яагаад гэвэл мод нь үргүү болох. Дамжаа бүжинг десерт маягаар идсэн. Шагдрын сүх доён гэж дуурдаг бол сандгийн сүх ноён гэж дуурдаг. Дамжаа бүжинг шаадаг бол шагдар бүжиг шаадаг. За дараагийн хүн бол манай шагдар байна. Шагдрын үед хүүхдийн мөнгө өгдөг байсан бол гарын 5 уруу биш гарын 10 уруу гэдэг кино хийгээсэн. Шагдар 5 хүүхдээ 3 өрөө байрныг карма өрөөнд амьдрах ирэхээр баартарсан. Шагдар архичин. Тийм учраас хизээч илэг бүтээн амьдрах боломжгүй. Шагдар ид шидийн оронг өөрөө бүтээсэн. Шагдрын гэр бүлийн зураг бол зүгээр л цээз зураг. Шагдрын 5 хүүхэд амар том бүкстэй. Яагаад ч юм бэ те? Шагдартай шатар тоглохоор хүүгүй эхэлдэг. Тэгээ шагдраа амьдрал заавартайгаа ирдгүү ч гэсэн бэлгэвч бол заавартайгаа ирдэ шүү. Шагдрын хочин 117, учин тэр маш сайн бүжгэлдэг. За баярлаа. Хорой банд байлаа.
За ингээд дараачийн хүн болох Дамжаа ноёныгоо тайзнаар урьж байна. Дамжаа ноён. Тороо байна гэж гороо байна шүү дээ. За нэг нөхөр байгаад байгаа. Ээрээр гэр хийдэг, хизээр дэр хийдэг гэр оронго. Орхоронго очих хаяггүй. Хөр хий. Тэгээ домгийн университет бол цахар 8 он шүү халахад их санагдсан л гээд байгаа. Би бол танихгүй. Намайг бол таниад байгаа юм шиг байна. Нэр ус мэдээд бас. Хаанаас аж бичиг сурч тээ. Түүний хамгийн дуртай хоёр нь бол цагаан сараа хөрхий. Яг цагаан сар жилдээ нэг цавнаа. Өөр олох цадах боломж байхгүй. За тэдний үед бол тэдний университет бол ерөөсөө амархан төөрдөггүй, даардаггүй, үздэггүй гурван шинжийг агуулсан бол сайн иргэдэг байсан. За өнөөгийн амьдралд бол төөрдөггүй, даардаггүй, үздэггүй гурван шинжийг агуулсан үнийг бол оюутан гэдэг юм аа. Чи өнөөдөр биш үү? Манай орчин цагт амьдарч ирсэн бол зүгээр Сүхбаатарын нэг хулгайч оюутан байгаа. Автобусанд амьдардаг. Чи одоо тэгээ нэг өөр ингэсэн өмчхөн байлээ. Тэгээ нэг ноёны хідэн адуу хулгайч ард иргэдэд өгдөг гэсэн. Би манад нэг хоноод явсан 100 адуу хулгайлцсан байлээ. Би үгүй гэж бодож ирсэн. Гэтэ 50 хүмүүс тараасан байлээ. 50 яг яасан бэ өгшөө. За тэгээд ер нь бол хөөрхий тэгээд явж байгаад эн чинь явж байгаад нэг тийм хөөрхөн найзчгүй гэрчгүй орончгүй чиний хажууд би ядаж найзтай сандаг их нэртэй дээр нууц амрагтай чамд адуунаас өөр юу ч байхгүй. За цагур төмөр царцааны амжил ганган төгс гаргчултум гэж талхын сайн ирчүүттэй найз гэдэг байгаа. Энэ дөрөвтэй найз гэдэг байгаа. Яг үндэ бол энэ дөрөв энтэй найзлыг ээгүй уушиг 5 гар суугаад нэг хүн дотоодохоор нэг дуудаад ирсэн. За тороонд хамгийн сайн найз нь бол морио гэж боддгоо. Морь нь бол түүнийг солиотой гэж боддгоо. Ямар л морь хулгаасан эзнээ найзаа гэж яваад байгаа юм. Одоо гэр оронгүй хүн чинь одоо айл болгоныг саахал дайлаа гэж боддог. Өрөвдөлтөй сингл. Гэр оронгүй чинь цагаан сараар түүн дээр хүмүүс зорж ирдэггүй зүгээр төөрч ирдэг гэж. Төөрч ирээд хойд зүг хаашаа вэ гэдэг. За манай хүн тэгээд хөөрхий хоолоо итгэхээс өмнө за сайхан хооллоорой гэж хэлдэг. Тэгснэ жоохон бодчихсноо. Шаахгүй. Угаасаа хинэн сонсох үү. За ингээд чон бол ижил хойморт одоо үзэгдэж илүү хойморт одоо алуулдаг болвол торонтой тараад хай сайн уу гэдэг. За энэ хүнд арай их үг хэлчлээ болно. Харц боол. За болдгоо бороо үгэн гэдэг. Энэ нэг үлгэрийн чимс, домгийн чимс нэг өгөр үгэн байгаад байт. Энэ аим рэндум гая. Болцоотын бор толгойч гэх. Бүх юм нь бор. Бор толгой амтаж. Бор хоёр морьтой гэж. Тэгснэ хурган цагаан төрөөш. Үхлээ бүр тэр хургаан харуулаад. Ганц муу хурган дээр. За болдгоо бороо үгэн бор амьдралтай болохоор бор гэсэн. Хөөрхий. За болдгоо бороо үгэн бол хар цай уудгүй, бор цай уудаг. Болдгоо бороо үгэн хар ажил хийхгүй, бор ажил хийн. Болдгоо бороо үгэн айгүй бор зүрхээрээ. Болдгоо бороо үгний хувьд кофе бол зүгээр боргол. Болдгоо бороо үгэн визэндээ бол хар даруулахгүй, бор даруулна. За болдгоо бороо үгэн улс төрд байсан бол амаргүй бороо үгэн болох байсан. За болдгоо бороо үгэн рүү залхахаар уучлаарай таны залхах дугаар болдоггүй гэдэг. За одоо болно дөө ч юм биш. Бор амьдралаа. Бор хоногоо тоол. Цаанаас л нэг ноён зам төрөөд байх юм. Алга таш шух. За шагтар гэдэг. Одоо цагаан сар болж чинь шагтар одоо бууз идэхтэй наач сэрээ хутга өгөхгүй бол эд мэдэхгүй шүү дээ эргүүтэй. Нэг л их соёлтой хүн хөөрхий амт. Яг үндэ болоод тэгэл зүгээр л байр амьдэрч үзхийг хүссэн юм байлээ хөөрхий. Тэр шагтар тэгээ дургуун өнрөөгөө дунд хуруугаа ш дунд хүүгээ явуулцдаг. За шагтар чөлөө цагаараа толтойгоо ярих дуртай. Машины тойлоо нөө гэрийн тойлоо нөө дэлгүүрийн тойлоо нөө эргүүтэл очиж гараа суучих тэгээд.
Толь руугаа хараад асуудаг. Толимын энэ хорвоогийн хамгийн сайхан залуу хинбэ гэж асуудаг. Бодж очсон аа. Би гэд. Ийм эргүү хөдөлгөөн өгдөг. Шагдар машиныхаа урд толинд харж амьдралаа жолооддгоо. Шагдрын машин асахтаа дуурдаг. Аава. Шагдрын машинд ослын гурвалжин байхгүй, харин түүнд хайрын гурвалжин л байгаа. Шагдар сэтгэл зүйчтэй уулзахаар явлаа гэд мод хагалдаг. Шагдрын үед одоо Viagra байсан бол бараг 5 ихнэр солилцсон аач. За тэгээд хөрхий Шагдар яг үндэ бол нэг хурдан тавьдаг болохоор сугалж амжихгүй хүүхдтэй болцсон. Яг үндэ шүү дээ. Эцэст нь хэлгээд Шагдраа чиний 5 хүүхд чинийх биш. Өөрөө ч мэдээгүй явж байгаа. Хүний хүүхд хөрөн боортой гэж хүүхдүүдгээ боорыг хараарай зөө. Өөр нь бор байлаа. Болдгоо бороо хүүхний 5 хүүхэд наач. За эрхийн мэргэн гэн нэг зөвхөн баачг байгаа даа. Зөвхөн эрхийн мэргэн гэн харавдаг л гэн нар харавдаг л гэн тарвгалдаг гэн зөвхөн баачг гэн ууралхаараа нар гарч харван тэгээ харж чадахгүй өөрөө харвааш. Нэг мутант болж хоёр хоббитой. Хаалт уурлаад амар том болох юм гэж чинь эрхийн мэргэн уурлаад тарав голоош. Энэ өөр хүүхдүүд чинь талбай дээр гарч лайв хийгээд байлээ шүү. Тарав Готхон Баатар гээд бойл гэж хэлээрэй чи гэдэг. Хамаагүй хамтаа байж байгаа таргун тахал бол удаа та хоёр. За ээж аав нь бол эрхийн мэргэний загнахтаа бол арси чинь өвчөөд бооч шүү гэдэг байсан. Тэгээ эрхийн мэргэний дургуун үг нь болохоор эр хүнд итгэхээр эрхийн уруундаа итэг гэдэг. Чи бол үлгэртэй бол эрхийн мэргэн байсан те. Одоо л орчин цагт нэг өөр бэрхийн мэргэн байна. Таирыг юу нийтдэг гэхээр амар адилхан найдваргүй. Чи эрхийн мэргэн тэр бэрхийн мэргэн. Чи харуу суухгүй хаг дүвс идэхгүй гэж амладаг. Тэр болохоор сайд болохгүй сонгуульд өрсөхгүй гэж амладаг. За эрхийн мэргэн бол 7 нарыг гацаасаа. Эрхийн мэргэн бол 7 мега төсөл гацаасаа. За таирт нэг л ялгаа байна. Эрхийн мэргэн бол үлгэрт гардаг, бэрхийн мэргэн бол үлгэр ярьдаг байсан. Баярлалаа. За сүмбэ. Гэнэн царайтай, гимгүү бодолтой гэж яриад байгаа. 10-аас төлөө царайтай. Шагдар байсан бол хагалчих гад бүр зүгээр суучдаггүй. Урганы арьс сэгсрээ бороо оруулаа ш. Намайг сургам ноён гэж мэдчихээ сэгсрэхээ дайраа ш. Хурганы арьс хурган баян гурав өөр шүү. Харсан болгоноос сэгсэрдэг чи би биш шүү. Ер нь бол тэгээд арьс л бол арьс шүү дээ. Чи нэг сайхан сэгсрээ чих шүү. Хурганы арьс сэгсрээ бороо орлоо. Сэгсрэрлээ эксэрхийн нулимсаар бороо орлоо гэж. Экс шот дуулаш. Бодлингонес бороо божороо. Сүмбэ болстой боломд босгодог алхтай. Шагдар харин голомт нураадаг сүхтэй. Нэг алхтаж нөгөөдгөө сүхтэйч та. Сүмбэ бол сайн хүн болж жүжиглдэг. Хараагүй хүнээс юмын дээр чад хараа норгод маа таних гэвдэг. Сүмбэгийн ихнэр хараа орчоод түүнийг хараад за салъя гэж хэлсэн. Сүмбэ гарыг нь ороод хараа оруулдаг, бугууг нь ороод ороо оруулдаг. За ингээд дараагийн хүнээ дуудъя. Энэ бол сүмбэ байна. Гэнэн сүмбэ, гимгүү царайтай сүмбэ. Микрофон ямар өмхөө байна дамбчаа. Чи амаа билүүтгэс өмнөхлөө амаа угаах юм биш үү? Ядчих нөгөө юуг хэл бичиг байхгүй энэ бэлдсэн цаасан дан зураг л зурсан байна зайлаа. Бие зас дамжаа. Тэгээ гэрээ зас. Тэгээд
Амаа угаа. Чи төвд ерөөсөө хэрэггүй. Худлаа юмэрэ. За энэ ханд улмагч хамгийн анх би хараа оруулсныг мэдхүү. За. За. Цаасан чамд хэлээгүй юу? За хотлаа. Нэг их юм битгий бодоорой. Гэрээсээ битээ хол хоноорой тий. Балаа юм. Ирээдүйн шагдарч байж мэдэн шүү чи. Одоо л хөөхтгөө байгаад байгаа болохоос. Хурж ирээд миний гарнаас барих уу? Харанхуй амьдрал чи гэрээ гигээр олж өгье. Болол юм яриад. Бэнтлээгүй ихсэн байна. Амар байна оо. Амгалан морьж явна уу та бүхэн. Хар цартын угсаад сүмбэ гихч миний би Монголын тоггүй, бензингүй, зовлонт хозрыг зорин эргэн ардын үгийг тээсээр энэ хитэн балай үлгэрийн бааш ханарыг одоо үгээр дайрахаар Улаанбаатар хотын Улаанбаатар комеди клубд хүрэлцэн ирлээ. Алга дэшээ сонсъё. Хотод ороод ирсэн чил манай мэрэгэн ардын өгсөн нэг сум байдгийг зам заадаг. Ороод ирсэн чил ингээл доороо тойрол баруун заажсан гэн зүү зааж магаал балааг нь авсан учаа юм өгсөн юм шиг байна. Манай мэрэгэн ардын хөгшрөө зөнөө зайлуул энийг юмж ажиллахаа байсан юм уу яасан. Тэгээ яг ямар ч байсан хүрээд ирлээ. Ард түмний мэдх миний амьдралаас айгүй олон юм өөрчлөгдсөө. Та хэдий мэдх тэгэл тэрл нэгэн хөөрхөн царайлаг гоё биетэй гинэн би ч айгүй гинэн штэ. Та нарыг гинэн байсаа. Одоо өөр басан. Би ч анх шууд энэ ус руу орох уу хөрн орё. Энэ хад руу орох уу орё. Одоо орох уу хөрн орохгүй юм. Яат юм. Болтгүй юм. Сумаа. Энэ юм аа. Одоо би өөр хүрэнд. Бис. Натаа аваад үснэ за нөгөө хай хэрэг болтох юм аа. Ас арай хөрч шүү. Тэгсэ тийм байсан. Одоо тэгэл гайгүй. Одоо гайгүй. Амьдрал амааг арай л их хэдлээ тий. Яроо Ямбо гэд манай хоёр ахыг мэдхөө. Энэ хідэн балаа юм шиг хоёр юм байдгийг. Хот руу нүүс. Одоо нөгөө юугаар үлээ? Нөгөө хөлсөөр жагсдаг хүн болохыг гэсэн зайлгүй. Би амьдралыг аврах гад байдаг. Тэр хоёр алах гад байдаг. Миний маань хоёр ах нэрээ. Юу л хөх Монгол ялна, хөх Монгол янхан гэдэг. Жохоо би арсан ч айгу бороо юм ярьсан. Сараа бит хоёр салсан. Саран гэрэл нөгөө манай хараа оруулдаг хүн чинь. Хүн чинь нөгөө юу юм бэ? Хараа орохоор айгу их хүмүсдэг юм. Хараа ороо хангалтгүй. Хараатай огтууч айгу хартай юм. Хараг уухтайгаа айгу хийсэн. Байхгүй. Муухай ууч гомонда дэм юм байна. Тэг хүн чинь нөгөө хараа ороод дараа нь хүлд ортг юм. Явцсан. Байхгүй. Салцсан. Нөгөө хиний алтан бишээ. Алтан цагаас нүглэрлөө явдаг. Тэнд нэг сугар өвөөг нөө шүүгэр өвөө гэдэг нэг өвөө байдаг чи. Аллаа. Одоо би чи өмнө нь ингээл хараа оруулаад болцоод байсан. Одоо нөгөө хараа тэгэлдэг болцсон. Хэрэг байхгүй байсан. Олдохгүй. Миний нөгөө сонирхдаг охтууч дандаа нөгөө хараагүй охтууд. Хараагүй охтууч хатантай өрчөөд шүү дээ манайхаа. Хэцүү шүү дээ. Хараанч нэгдэх юм бэлээ. Бэлгийн нүдэнч нэгдэх юм байна. Хэцүү юм байна манайхаа. Одоо ч яг хөө гом бие гоцон толгойл явчихин та тэгэд. Яг бол усын хааны охинтой ганц хоёр болцсон. Тэгээ тэр охин ч
айгүй хэцүү усан доор болцоол газар дээр гарч ирэхээр загас сулаа хуурчин. Тэг бид загсыг чи хаана над болох вэ тийм үстэй. Хэцүү юм ээ. Хэцүү юм. Тэг боёо. Салыг гэсэн. Тэгсэн чи аав нь уурчин. Намайг чи айгүй муухай хэлчин. Стоноор пицтам. Лусын орл болгоно. Лусын орл болсноос бас жоохон байхад зүгээр. Уулан гайг охин гадаад охин штэ. Тэгээ балартгээ. Баларс. Сасаас. Бүсгүй үнийг учрыг олно гэдэг ер нь хэцүү юм байлээ те. Манайхан бүүдэл мэдж байгаа. Манайд мэдж байгаа бох те. Шагтраа. Чи бол гэтээ шагтар бол арай шүм биз та. Яа ямар мохоо уучлаарай. Хүч 5-5 хүүхэд ч те. Хүүхдийнхээ тоглоомор хүүхэн найрны ч үгж байгаа. Алаа залуу. Бүжиг мүжиг ямар гоё хөнгөн бүж. Ямар гоё хөнгөн бүж гэлж байна. 5 хүүхд орхио явуулаад хөнгөчөөд байна уу? Алаа залуу. Би судлаад үзэлтэй цаа чин тэгээд инженер айгүй боловсралтай ажилтай залуу. Годомжин шүлсээ хайдаг. Зөвхөн хүүхдүүдээ хайдаг. Муухай залуу тийм ээ? Баялаар. Байнга л юм бодож идэг хөрхий. Юм дандаа бодолтой ханддаг. Ямар сандал өмдөө тайлахтай хорлоог татахтад олчин бодох үү тийм ээ. Салаа. Шагдар тэгсэн. Валентины баяраар цаачаа айхтар завгүй байдаг юм байна. Хүүхдийн баяраар амар зав тавиад юм байна. Тэгэхэр ч айгүй хэцүү юм байл л дээ. Шагдар юу штэ. Одоо тогос шиг гоёод хөхөө шиг донгоцсон ч манай голын охтууд тоохгүй. Түү маа. Манай голын охтууд ч эвгүй. Бүгдээрээ араахаа тэглүүлсэн гэж. Монгол уран цэцүүг ойлгож гинөө шагдар минь ойж гинөө. Ойлгохгүй бол англиар хэлж үгүй. Ингэсэн байна. When you are going to дуурах like тогос and хувцаслалах хөхөө my river girls. Yes, my river girls. Say no, excuse me. Motherfucking shit guy, go away please. Тийм байна. Мэргийн ард маань ингэж битсэн юм байна. Тий. Цаачаа сүүлийн үед англи хэлтэй болоод байгаа. Сайхан байгаа шүү, балаа. Балаа биш. Тий. Яг хөө манай би бодсон л та тэгээ сүүлийн үед бодох нэ. Манай эдээс арай гайгүй хамгийн орчин үеийнх юм байл л дээ. Сайхан байранд орсон. Ганц. Яг ганц тав тал нь бид хэдийг бодоод нөгөө чулуугаар бүксээ арчдаг. Босд бидэд бүгдээрээ чулуугаар бүксээ арчдаг. Тийм үеийн хүмүүс байгаа. Би 3 таа чулуугаар бүксээ арчдаг. Манай тороо банд 10 таа бүксээ арчдаг. 10 чулуугаар арай л их чулуугаар арч. Хамаг орхихны чулуу дуусгана. Дараа нөгөөх нь цэвэрлэхээс бөө ажил. Хорхны чулуу орох чи айгүй хэцүү шүү дээ. Гоё мөлгөр том чулуу тийм биз дээ. Нүх голохгүй явсаар хагаад эрхэм мэргийн нүхэн дунсныг удаа би. Тэр эрхэм мэргийн нэг удаа унтчихсан чи юу орж ирсэн гэлээ муухай. Баялаа би сая эхлэх юм ярьчлаа. Шургуулж үтсэн юм болгооч. Баялаар. Тийм тороо банд маань байгаа юм байна. Хөрхий. Мохоо өмхий. Чи цагтаа ертөнцийн тоосыг хөдөлгөж биш зүгээр өөр төрөө нааж л явсан залуу шүү дээ. Нөхөр нь адуундаа явсан айлтал очиж одоо авч өгдөг. Тийм л залуу байсан юм шүү. Болтгоо бараа үгэн байна. Орчуу юм боёнгийн цагаа гэж. Би нэг гэрийн даалгавар хийгээгүй юм шиг санагдчихна. За яах вэ? Энийг хэлмээр санагдсан юм аа манай. Сонин зантай манай саран гэрэл шиг учир нь олдохгүй. Алаа үгэн. Бороо үлгэрд ирээдүйд айгүй бороо үлгэр дөөрэл үзүүлсэн. Одоо ингээ Улаанбаатарт болдгоо мэдэхгүй баах өвөнөр байна гэж. Тэгээд юу хийгээ яагаад байгааг нь мэддэхгүй. Бороо үгнийг манай мэргийн ардын захиас байна. Чандын хүсэл чинь хундан цагаан хонтой болох юусоо бишээ гэсэн байна. Цагаан сар болж гин ганц домтой зовоож явах эмгэнтэй болохыг төсөж байгаа шүү гэж бичсэн байна. Явахынхаа өмнө энэ газараа дайраад гараарай гэсэн байна. Хөрс талтан дэлхийн
Хөө хязгаар нутагт. Хүүх цэнхэр далайн эрэг ирмэг газарт нэг гэр дотор хан хурмас тэнгэрээс буусан сахиусан тэнгэр хожтой нэг эмгэн бай гэж. За яаны хань чи юм аа гэсэн байна. Нэг юм жаахан өвчтэй гэж байна. I'm angel. I'm blue sky of angel. In the world once angel. I love you Donald Trump гэж. Байн гэрдэг нэг имэйл байдаг гинэ. Тэгээд уул нь учир нь бол тачигүйхэн гэж шүү. За тэгээд очоо олоорой гэж хүсээд манайхан тэгээд сүүлд нь хэлэхэд ерөнхийдөө мэрэгэн ардууд та минь те та бүхэн минь амьдралаасаа нэг юм хардсан, харавсан, хуурсан, нэг юм хулгайсан, харамлсан, худлаа ярьсан хүмүүсээс хол байх юм бол ажил үүсч аяндаа бүтнэ гэж манай мэрэгэн ард дамжуулсан байна. Баярлалаа та бүхэн. Сүмбэ байлаа. Ингээ та бүхний өмнө одоо болтгоо бараа өгнөө тайснаа урьж байна. Алгадчтай ирлээ. За хулгайчуудаа баярлалаа төхүүлж өгсөнд. Сүмбэ яасан гинэ? I'm angel гэсэн гинөө. Өвөн danger штэй бас лээ. Намайг болдгоо гэл би болдгүй. Тэгтээ миний болдог бор юм бол дулмаа бүж хоёр таалагдсан шүү дамжаа. Бүжин гэснээс бүжин сайн аа. За чи яаж мэдгэвдээ? Жижигхэн баажгатай юм чи би. Дамжаа сайн ноён хан аймгийн муу ноён. Өвөө нь бол чамайг сайн ноён гэж боддог. Нэр биш. Манай энэ үлгэрийн ерөөсөө амлалт өгдөггүй. Хошууныхандаа тийм дүүжин дээвэр мэвэр гэсэн юм ярьдаггүй. Шууд хошууныхныгаа тэр чигээр нь дүүжин дайжинтай болгоцсон. Айгуу мундаг ин чи. Тэгээ манай дамжаа энэ зун хошуугаад торгоны замтай болгоно гэд түмэн торгоос 10 м торгож эхэлсэн байгаа. Тэгээ бүтээн байгуулалтын ажил энэ зунаас эхлэх байгаа шүү манайхаа. Тэгээ манайх хүн хошууныхаа төгжрлийг багасгах гээд дурдаас 2000 өв сэддгөө морь оруулж ирэх гэж байгаа. Тэгээд манай дамжаа ойрд ер нь өрөнд орны соёл хэрэгжүүлээд байгаа хошуундаа. Чи хамаагүй өрөнд орны соёл хэрэгжүүлэх юм бол ард ирэх чи өрөнд л орно шүү. Чи болсон. Дараагийн хүн сүмбэ хотын даргын хар дарсан зүуд. Хотын даргын зүуд нь сүмбэ хурганы арьс гисрэхэд маргааш нь Улаанбаатарт уурч ивдэг. Манай сүмбэ арьс сайн сэгсэрнэ. Хүүхэн бас сайн сэгсэрнэ. Сүмбэ хоёр хуруугаараа фингертгээд октод тэрийг сүмбэрдүүлэх гэж ярьдаг. Манай сүмбэгийн инстаграмыг сонирхох юм бол манай октод холбогдоор сүмбэ доогуур зураас болор мэлми гээд байгаа. Өвөөгийнх нь яриа бас та нар таалагдчих магадгүй. Өвөөгийнх нь AK болдгоо бар. Ард нь 2 4 далаатай. Намаа сүмбэ дээр очихоос өмнө сохор номон л байсан. Би яаж нас дээр гарч сохорсон би сүмбэгийн гарт хүрч гомо юм бол ийхгүй. Сүмбэ энд нэггээр байнга дэмитэнд явдаг. Сүмбэ шинжлэх ухаанд биш шинжлэх ухаанд сайн суралцсан хөгд байгаа юм да. Тэгээ сүмбэгийн нэг дуу байдаг. Та нарт одоо сонсгоё.
хараагүй огт ирлэг гээд байгаа шүү дээ энэ чинь. Гичимэн наашаа хараад байхдаа соёлгүй бүдүүлэг гинэн байгаа болцсон байгаад байгаа ч. За дараачих нь манай улгаач хөө. Тороо энд анханасаа банд байгаагүй. Манайд нэг ирээд хоноод явахдаа банд болоо бутсан байдаг. Монгол танигдсан хоёрхан банд л байдаг. Нэг нь тороо банд, нэг нь баг банд. Баг банд бол багасаа л банд байсан шүү. Тороо бандыг хүмүүс Төмний Баатар төрийн бөөс гэж хэлдэг. Тэрээр маш сайн хулгай идэгч Монголд хизээж хулгайгаараа нэгт ордгоо. Ягаад гэвэл нэгт нүрснээ хулгайчд байдаг. Тороо банд баячуудын мориг дээр юмтгэхдээ тороо банд тонгоо бандаа гэж хэлдэг. Одоо чи миний өмнө тонгоо бандаа гэж байгаа. Тороо банд нууц авьяастай. Морин дээрээс морь харж чаддаг. Тороо банд саяхан аватар үзээд морныхоо дийлэг өөрийнхөө гизгтэй холбоочтой нэгтсэн. Манай энд юу н хулгайлахгүй морь гэж байхгүй. Чингисийн 8 шаргыг шаасан. Чи тэгтээ тэр үлгэрлүү орж тэр цуутын цагаагчгүйг шаадаг гэж яаж байгаа юм бэ? Үлгэрийн юмыг үлгэрт нь л байлгачих л та. Тороо банд дамжаагийн морийг харчаад дамжаа чиний морь амар хөөргөнтэй гэж хэлдэг биз. Тороо банд нэг удаа миний нисдэг бор морийг хулгайлах гээд ирсэн. Тэгээ Азар миний нисдэг бор морь My Little Pony тоглохгүй явцсан байсан. Тороо бандын энэ бүх хулгай илчлэгдсэн бол тороо банд мөнгөн морьдод суух байсан. Тороо банд хөөрхөн эмэгтэй хүн харчаад энэ ясаа айтайхан пони вэ гэдэг. Тороо банд эмэгтэй хүнийг бэлгэнүүдээр хардггүй, хулгаанүүдээр л харж чаддаг. За тэгээд тороо банд миний хөө нэг ирснийх нэг 8 шарга орж явахгүй юу тийм ээ. Тэн чиний хүсдэг морд байхгүй чиний сонирх понинууд бол байгаа шүү гэж. Манай тороо банд дандаа маш яадаг. За шагдар бол согтохороо л маш яадаг. Шагдар болдгоо бор бовтой тэнийг хог. Шагдар 5 хүүхдээ машиныхаа асаа гурал гэж боддог. Эхнэрээ бол тамхины асаа гурал гэж боддог. Шагдар эхнэрээсээ салахтаа нэг санаа зовоогүй. Гараад машин насгад л их санаа зовсон. Шагдрын байнга сонсох дуртай нэг дуу байдаг. За тэрийг За ойлгосноо та нар гişх. Эвдэрхий машин шиг миний хүүхдүүд намайг түрнэ гэж байгаа. Шагдар яг л жоохон хүүхд шиг айлын ол амттай санагддаг. Манай шагдар ерөөсөө амьдрал зохиодгүй, дандаа амьдрал зохиулдаг. Шагдар гэр бүл төлөвлөдөггүй, шууд үйлдвэрлэдэг. Гэтэ шагдраа миний хүн яаж доош орсон бэлгэвшний мөнгө олддог шүү. Шагдар юу н сайн жийдэг, дугуй сайн жийн, эхнэрээ жийн. Гэртээ хүнжлийнхаа ирээр хөлөөж ий гэсэн чинь хүнжлэн богондоо чадаагүй. Ууралж гараад хашааны хаалгаж ийсэн. Тэгээ эцэст нь айлд ороод хүнжлөөж ийсэн. Тэгээ чи ер нь жинзи үе өгч юм шүү. Чи бас жинзи настай байсан л байх гэж. Манай шагдар тороо эн чиг шилийн сайр байсан бол хүүхэн л уулгалж чадах байсан.
За тэгээд манай Монголд 2 эрх нэртэй хөвөл батлагдсан бол Шагдараас 3 дахьыг хайх л байсан. За сүүлийн хүн эрхийн мэргэн нүхтэд амьдрах мөрөөдөлтөд нүхэнд амьдрдаг хулгаршаар. Гэтэ энэ суухаас чи үл ичгэл хэрэгтэй. Хэрвээ эрхийн мэргэн сайн ээж аавтай байсан бол эрхийн балаа байх байсан. Тэгээ өвөн чамд нэг юм үзүүлэх гээд. Чи ингэж чадах. Ууг нь өвөө нь 10 уруундаа бүгжтэй. Эрхийн мэргэний хүндлээ 2 эрхийн уруундаа бүгд зөөгөөгөө. Тэгээд эрхийн мэргэн муушгийг 5 гар тоглохыг үзэн яддаг. 4 гар сууж чаддаг. Эрхийн мэргэн их баригч байсан бол 10 уруу биш 8 уруу нэгдэхэд хөөгтөрдөг байх байсан. Эрхийн мэргэн дунд ороо байх боломжгүй. За та нар төсөөлж ивэл эрхийн мэргэн утсаа ингэж оролддог. Харснаа миний хөө ингэж. Эрхийн мэргэн уурлахаараа хүүхдүүдтэй 4 салаа боовлог чаддаг гэсэн. Эрхийн мэргэн гитлерийг шүтдэг, тиймдээ дандаа ингэж явдаг гэж. Эрхийн мэргэн тооцоогоо дандаа картаар хийдэг, эсвэл шилжүүлдэг. Бэлэн мөнгөөр хийж чаддгүй. Ягаад гэвэл тоолж чаддгүй. Эрхийн мэргэн өөрийгөө баатар л гэж боддог. А монголчууд бол боодгол гэж боддог. Эрхийн мэргэн боодог болохоос айдаг. Тиймдээ эрхийн мэргэнийг аимшиг кино үзэх гэхээр арт гэрийн боодог бойс үздэг. Эрхийн мэргэний дуртай дуу нь Укагийн маргаашийн нарыг хамт харвах уу гэдэг дуу байдаг. За баярлалаа. Тэгээд өвгийнх нь ярих зүйл дууслаа. Тэгээд ингээд дараат нь энгийн хувцастай илий царайтай шагдрыгаа тайзан дээр үрж байна. Алга таашд манайхаа. Мани. Зорилго бүхэн үн цэнтэй. Чи галнаас. Та идэг бол шээ. Юу нэг шагдар байгаа шүү. Жүжигчин пампис биш шүү. За амар байна уу? Тэгээ та бүхэнд энэ үж шимийн төргий намайг шагдар гэдэг 5 хүүхэд их нэртэй хаягдсан хөөрхий залуу байгаамаа. За энэ 5 этгээдийг бодвол би чинь дээд боловсралтай дээд давхурт амьдэрдэг. Сэхэтэн хүн байгаа. Яг халз бүжиглүүл алалт. Яг кинон дээр хорлол байсан болохоо зөндөө хүн байсан шүү. Та тавыг хараад сэтгэл минь бол хөдөлдөг байсан. Одоо харин болсон. Одоо жинхэнэ шаана. Таяяя. За болдгоо бүр өвгнөөс эхлэе. Залилангийн өвгөн. Гэртээ суглаа ээж минмарын ор хагас авцсан чулуу зардаг.
Тэр нь болзоотын бор толгойн чулуу. Болдгоо бор өгнийг анх чанж үзсэн билээ дээ, болоогүй бил. Тэгэхээр шарж үзэх гээд аваад ирлээ. Болдгоо бор өгөн чинь бөө юм билээ. Борын сахиустай. Онгот нь орж ирэхээр тэрнээс дүү. Тэгээ бор өгөө онготоос ингэж хөөш миний дөө. Энэ хормостын хаан юугаа явуулна гэж чинь. Болдгоо бор өгнийг төрөхт нь ээж нь ч гэсэн өвөө гэж бодсон. Болдгоо бор өгөн хөөрхий бор морч байхгүй, болзоотын бор толгой дээр бол зөвхөнч байхгүй, айгүй хэцүү болсон. Тэгээ би танд нэг хүүхдийнхээ мөнгө өгье, амьдралаа босгох. За тоороо банд, тоороо гişээч. Торой банд. Энд чи энгийн үедээ торой банд. Цагдаа харвал морой банд. Хонь гарвал цорой банд. Шоронд орвол дорой банд. Торой банд унтахтаа ингээ адуу тоолж унтдаг байсан. Тэгээ нойр нь хөрөхгүй бол нэмж адуу хулгайлдаг байсан. Дамбчаа бол педофил. Торой банд бол адууфил. Тэр 50 төгрөгний 3 морины нэгийг шаадаг нь яаж юм? 3 морь байсан шүү дээ. Торой банд чинь адуу бас нааш чааш нь болгочдөг. Хаяа бас ядуу айлд юмбүү кайшилчдаг тий. Даг зодтолдог. Ийм биста шилийн сайр бол. Гимэн амар шивэртэй. За дамбчаа руу оръё. Сайн байна уу? Ороош. Дамбчаа охтыг үнсэх гэж дарихтаа хошуу ноён байдаг. Сандаг байхгүй бол чи хашааны ноён шүү. Залуу охтууд бол чамд зарлага, надад бол орлого. Монгол улс 126 дамбчаатай. Тэрийгээ дагаа мянган сандагтай. Дамбчаа айгүй их арын хаалгатай. Түүний гэр нь хүртэл ардаа хаалгатай. Дамбчаа бол төр унсан толгойгүй хүн. Ер нь явсан дамбчаагаас суусан дамбчаан дээр юм. Дамбчаагийн боовны тухай дуу байдаг. Та нарт дуулж үзүүлье. Бүчин туулай хэрсэн бутыг харахад нэг л нөмөртэй байдаг. Ойлгосон хүмүүст баярлалаа. Дамбчаагийн эр бэлгийн эс нь аялалд явдггүй агаарт гардаг. Эр бэлгийн эс нь яарад явах вэ гэж боддог. Минийх бол айж явахад аяндаа 5 хүүхэд төрлөө гэж. За сүмбэ, сайн байна уу? Миний нүд жоохон яагаад байгаа шүү. Яруу ямбоо хоёр зодсоор байгаа толгоондоо юм зөөлөвчтэй бас. Сүмбэгийн боо хоёр нүдтэй баруун гараараа саасаар агаад. Тэгээ сүмбэ нөгөө хараа оруулсан хүүхнийхээ савхин шаагаас алдсан гэсэн. За болсоо. Гэтэ 5 хүүхдээ хаяад байранд орцсон чинь тог тасраад лалраа. Энэ саяас биш бодоод ийс чи ямар их юм ярьдیں۔ Би 5 хүүхдээ хаюул та нар яах вэ? Миний цус шалгах уу, үрийн шингэн шалгах уу? Би тэр 5 хүүхдийн эцэг биш. Хязгааргүй хаанаас зориулв гэж. Хязгааргүй хаан гэж. За эрхийн мэргэн рүү оръё. Биш ми бороо яаж ирсэн? Чамаг чи 22-ын төвчөөр оруулдаггүй бил шүү.
Эрхийн мэргэний сүүлд хэлсэн үг нь чи боож ийн үү те? Боолтоо. Эрхийн мэргийн стрип орох дургу. Хашгираад хамаг мөнгө цацчихсан. Түрүүтэй сүмбэ энэд бүгдээрээ чулуугаар бүгсэн харьцдаг. Гэхдээ эрхийн мэргэн халуун чулуугаар баадаг. Эрхийн мэргэн цус харуулж исэн. Цус нь өртөл байгаа оноогүй. Эрхийн мэргэнд найз охин 2 зураасаа үзүүлсэн нэг нь харавчил та. Би бол X ихнэрээ шулам гэж боддог байсан. Эрхийн мэргэн бол ихнэрээ тулам гэж бод. Түүнд бол 90 шир байхгүй тарган ширлээ. За ингээ камерын өмнөөс 5 хүүхэдтэй зурж өгөөлье. Одоо миний хүүхдүүд мэдэх цаг нь болсоо. Бүгд насанд хүрсэн. Та нар хүүхдийн мөнгө авдаг байсан шүү. Тэгээ одоо цагт манай энэ шиг хүмүүс айгүй хэрэгтэй байна. Эрхийн мэргэн шиг хүн хэрэгтэй байна. Сүмбэ шиг хүн хэрэгтэй байна. Дампчаа бол хэн ч хэрэггүй. За тэгээ гараад миний машиныг дүрээд өгөөрэй явлаа. Баярлалаа. За тэгээ та бүгдээ өмнө эрхийн мэргийг өрж байна. Эрхийн мэрэг. За бүгдээрээ сайн байцгаана уу. Тэгээд цаас масныхаа учрыг сайн олохгүй байна. Цаасаад сайн барьж чадахгүй байх шиг байна тэгээд. Яадаг юм бэлээ би сайн бод. Нардо харсаар аваад хараа модчих тийм ээ. Сайн ингэж тулгаж харахгүй болохгүй байгаа тийм ээ. За дамбчаана юм маань байгаа тэгээд. Тэрээр долмаагийн долмаа нэрцэн үед бүжинлүү гүйцдэг. Бүжин дампчаа дээр дийгддэм байна. Дампчаа бүжинтэй унтахтаа эхлээ шуудатаа мөнгө хийсэн. Үлдсэн цайнд нь боо байцсан. Бүжин дампчаагийн үрд хөвтөж явахдаа юу гэж хэлсэн гэж? Өвөл айсуу гэж хэлсэн бай тийм ээ. Тэгээ нэрэл өвөл айсуу тэр заг хүүтэ авцсан байлээ. Дампчаагийн боо нь яг батгах шиг шахахаар гарч ирдэг юм гэдэг. Дамчаа хийж ваксанд орж байгаагүй. Учир нь боовын хамт хуулаа явчихна гэж байгаа. Дамчаа хинтийн гаралтай болохоор л ноён болж чадсан. Маа дамчаа асуудалд орохоор л мос хандгийгаас хандаг. Дамчаагийн чат GPT-ний ерөөсө сандаг юм байлээ л дээ. Тэгээ сандаг чат GPT хоёр юугаар адилхан бэ гэд би бодсон байхгүй. Гэсэн чи тэр хоёр маань хоёулаа сарын $20 цалин авд юм байлээ. За тороо банд. Энэ малгай өмсөж бас хөлс гоожод байдаг юм байна. Тэгээд Тэ байдаг юм байна. Уг нь наргүй байхад яага хөлс гоожод байгаа би гайхаад байгаа. Манай тороо банд маань айгуу сайн ирэлдэ. Өөрөө хэлбэл гэр оронгүй гэсэн үг тийм ээ. Тороо бандын нууц нь хөлөнд нь байдаг. Шивэргээд бас түрүү манай шагдар хэлж явах шиг байсан. Тэ хөлөө усан дүрхээр ус нь буцалдаг. Голд хөлөө угаахад маргааш намаг болдог. Утсан загас гарч ирдэг гэж энэ бас голоос. Тэгээ зүгээр гутал өмсгөр нөгөө шиврэнд нь ээтэчдэг гинэ. Яг иймэрхүү болчтой юм байлаа. Чон үүрэндээ үлзийтэй, түүний хөл нь гутландаа үлзийтэй. Гიშгсэн газараас нь шарилж ургадаг. Айгу том эргэтэнтэй гэж ярих юм байлаа. Гэхдээ 3 хөл нь гуруулаа шивэртэй гэж хэлээ. Хонголдон утаа хаад алга болдог бол тэрээр гутлаа тайлаа шидээд алга болдог байгаа. Бүгд нүдэ анхаас өөр аргагүй болдог тийм.
Адууга хужирлахтаа хөлөө долоологдог байгаа тэрээр. Уусан цай болгоно агта цай болдог тийм ээ. Одоо өнөрнөөс нь болоод. Тэрээр адууга хөлөөрөө тамгалдаг гэдэг тийм домог бас байдаг юм байна. Морин айгу хурдан тавьдаг гэдэг жаа байхгүй нөө. Яг үндэ бол нөгөө шивэрнээс нь зугтах гэдэг үгээд байгаа байхгүй. Манай сүмбэ энэ тороо бандын үлдээсэн хөлийн оролтоор толгоогоо ороогоод ийм тэнэг мал болцсон байдаг. За тэрээр адуу их хулгайлдаг байсан тороо банд маань. Тэгээ өөрөөсөө том бовтой морнуудаас айлд өгчдөг байсан юм байлээ. Манай сүмбэ маань бас цагаан хурганы арьс сэгсрээд бороо оруулдаг. Нүмрөө дүүлэн бороо оруулнаа. Сүмбэгийн нэг ч хург байдаг юм байлээ. Бүгдийн сэгсэрсэн. Сүмбэ амар расист тохгүй. Заавал цагаан хурганы арьс сэгсэрнэгээ солиорой те. Сүмбэ уг нь хург майлга болно гэдэг кинонд тоглох байсан юм да. За. Майлуулахын болиулчт юм байлээ шүү дээ. Сүмбэ боова сахар бороо ордог. Ягаад гэвэл боов нь хурганы арьс шиг үстэй гэж байна. Сүмбэ октод руу очингуудаа холих уу, ойрих уу гэж асуудаг. Сүмбэ охиноо хараа оруулчаад дараа нь харанхуй өрөөлөө чирээд оруулдаг. Сүмбэ хараагүй охиныг харах болгондоо. За дараагийн хүн бол манай Шагдар маань байгаа. За. Би ерөнхийдөө энэ киног сайн үзсэн л дээ тэгээд би Гарын 5 хуруу гэдэг киноны үйл явдлыг гарын 4 хуруу шиг л мэднэ ерөнхийдөө тийм үү? Айгуу сайн мэднэ. Би 1 хуруугаар тасцсан, Шагдар 5 хуруугаар тасцсан байна тийм үү? Шагдар цагаан сараар айл хийсдэггүй юм байна. Айл өөмөлчт юм байна зүгээс. Шагдар найзгүй учраас толтойгоо видео кол хийдэг. Шагдар хүүхдүүдэд хайсан бол манай Даби маань бас Comedy Lab-ыг хайсан байгаа гэдэг та бүхэн маань мэднэ тийм ээ. Яг нэг ялгаатай нь Comedy Lab-ийн явахт нь машины төрж өгөөгүй юм байлээ ерөөсөө. Манай Даби 0 өрөөндөө Шагдараас олон хүүхдийг боож хайсан. За Дабигаас бас болоо тийм ээ. Бас жоохон хөвөө юм яваад ах шиг байна гэхгүй. Шагдар хүүхдүүдгүй байсан бол машина ихнэрээрээ төрүүлэхгүй байсан. Яаж хийж байгаа л явна гэхгүй. Шагдар хүүхдийн төлөө за түрээрээ гэсэн. Шагдрын машин 5 старчертай юм байна. Шагдар эцэгхийн хурал дээрээс ирээдүйн ихнэрээ хайдсан юм байна. Шагдар ихнэрээ газарт оруулчаад өөрөө байранд орцсон. Шагдар золбин охин хоёр юугаараа адилхан бай. Хоёулаа хүүхдээ өсгөлцдөг юм байна. Шагдар зэгтээ бас хүн чанартай. Явахдаа нэг шуудаа мод хагалж өгсөн шаажсан ба. За болдгоо бороо үгэн. За болдгоо бороо үгэн чи одоо нэрийн товчлох юм бол бэбэ өө буюу бөбөө болж байгаа юм байна. За баярлалаа. Ингээд дуусчлаа гэхгүй юу? Юу хороогүй болохоор юм сайн бичиж чадсангүй гэж. Болдгоо бороо үгний гэрт нь орсон чинь джет скутер шаажсэн. Болдгоо бороо үгэн хурмсцын хааныг аргалчаад дамбжааг аргалж чадаагүй шоронд орцсон.
Тэр ганцаараа амьдарсаар байгаа солиорцсон морой бүр нисдэг гэж боддог. Тэр хурга хараа оруулах гэж сүмбэд өгсөн чинь сүмбэ арсыг өвчтсөн байлээ. Болдгоо бороо үгний нисдэг бор морины нэрийг Софи Ультра гэдэг. За тэр оройн 6 хоноо хотондоо оруулаад 1 хоноо хүнжилтэд оруулдаг байгаа. Тэр 1 хоноо бүр хон биш хооны гэж дууддаг. Тэр 2 морноосоо ч илүү 1 хоноо ундаг. Тэр баяраар хон гаргадгүй хон руу ордог. Тэр гэрээ засаад хоноо засдаг тийм. Тэгээ тэр 2 шүн яг хин хон мэддэггүй байхгүй юу? Ма шаа. За. Тэр тэгээ баяраар юу н ууц тавьдаг, ууцсан дээр нь л тавьчт юм байлээ. За, эцэст нь шагдрын хайсан хүүхдийн тоо 5. Миний харавсан нарны тоо 6. Чиний тижээдэг хоньны тоо 7. За энэ ч нэг хамаагүй дээ. Энийг ясын гартал нь 7. За баярлаа. Тэгээд өнөөдрийн хост Батбилгийгээ тайснаа орж байна. Баярлаа. Тэнкс байлаа. За өнөөдөр та бүхний өмнө дайралцсан гайхалтай үлгэрийн баатрууд алга дэшлтийг бэлгэлээ манайхаа. За тийм ээ ингээд гал морин жилийн босгон дээр тэр гайхалтай дайралцааныг бас үзүүлж чадлаа. Туудахгүй энэ жил морин жилдээ бас яг жинхэнэ манай өнөө цагийн үлгэрийн баатрууд дээр дайралцаан бас явагдах болон та бүхэн UB Comedy-тэй хамт байгаарай. Ингээд манай хамтран ажилласан байгаа газар асуудлаа шийд Money application-д баярлаа. Морин жилдээ Money-тэй хамт байцгаая. Money. Зорилго бүхэн үн цэнтэй. Мэдээж манай хамтрагч, шинэ үеийн байлдан дагуулагч Чингис Шарайраг лаацтай гарсан байгаа. Хүссэн үедээ хэрэглэх боломжтой. Ам цангав. Миний Монголын ард түмэн морин жилдээ галтай цогтой химэртэй холтгой ингээд UB Comedy-гийн 12 жилийн ой баярын мэндийг та бүхэндээ давхар хүргье. Сар шиндээ сайхан шинлээрээ.